Сайн байцгаана уу хүүхдүүдээ, энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв эрдэм шинжилгээний найруулгын онцлог. Өнөөдрийн хичээлийн зорилго эрдэм шинжилгээний найруулгын онцлогийг судалж бусад найруулгын төрлүүдтэй харьцуулах нь байна. За, монгол хэлний эхийн найруулгын төрөл загварт ба загварт бус гэж хоёр үүдэг тийм ээ. За, загварт найруулгатай албан бичгийн найруулга, эрдэм шинжилгээний найруулга бол ордог бол уран зохиолын найруулга, сонин нийтлийн найруулга хоёр загварт бус найруулгад байдаг. За, албан бичгийн найруулгад бол тоочмч, хэв маягтай ба хүүрнэмж тоочмч тооцох өгүүлбэрүүд байдаг. Эрдэм шинжилгээний найруулга бол батлах ба үүсэх өгүүлбэрүүд байдаг. Бол уран зохиолын найруулга бол хүүрнэмж их байдаг. За, сонин нийтлийн найруулга бол тайлбарламжих байдаг. За, өнөөдрийн үзэх эрдэм шинжилгээний найруулгын юу эрдэм шинжилгээний найруулга гэх вэхээр шинжилгээ ухааны салбарт үйлчилдэг танин мэдхийн шинжтэй хүнд мэдлэг олгоход зориулагдсан хүний мэдлэгийг дамжуулах гол үүрэг бүхий найруулгын төрлийг эрдэм шинжилгээний найруулга гэдэг. За, эрдэм шинжилгээний найруулгын дараах үндсэн шинжтэй байдаг. За, албан ёсны шинжтэй загварт найруулгатай. За, учирчилгааны нарийн дэс дараалалтай. За, баталгаа нотолгоотой, тоо баримт, тооцоо судалгаатай. Эдгээр нь үнэн зөв болвол байдаг. За, ишлэл зүйлс, бүдүүр, томьёо, тэмдэг, жишг, зураг бол хэрэгэлдэг. За, оюун дүгнэлт хийсэн байна. Дүгнэлтэнд хийсвэрлэл ба ерөнхийлөл гэсэн байдаг бол мөн товч тодорхой оновчтой байдаг байна. За, эрдэм шинжилгээний найруулгын бол онцлогуд байдаг. За, энэ дээр бол зорилго нь бол шинжилгээ ухааны ойлголт мэдлэгийг мэдээлэх, нөлөөлөх, итгүүлэх бол зорилготой байдаг. За, харин үүрэг нь бол уншигчдад байгаль ертөнц, нийгэм, хүний тухай юм сүсэглийн учир шалтгааны зүй, тогтоол, хууль, мөн чанар, дотоод холбоогны тайлбарлах бол үүрэгтэй байдаг. За, отоо агуулга бол дараах үүрэгтэй байдаг. Бол үгийн сангийн онцлог нь бол шинжилгээ ухааны зохиол хэрэглэгдэх үгс бусад төрөлд багтдаг үгийн тоогоор харьцангуй цөөн бас нарийн мэргэжлийн үг хэллэг нэр томьёо түгээмэл хэрэглэгддэг. За, нэр томьёо нь голцоо нэрээр бүтсэн дам ба нийлмэл үгээс өгүүлбэрүүд бүтдэг байна. За, мөн үгийн сангийн онцлогоос гадна өгүүлбэр зүйн онцлог мөн байна. За, багш нь гаргасан байна. Та бүхэн бас унш танилцаарай. За, эрдэм шинжилгээний найруулгын төрөл зүйл, илтгэл, өгүүлбэр, шүүм, сургачиг, гарын авлага, хөтөлбөр гэх мэтчлэн байдаг бол эрдэм шинжилгээний найруулгыг дотор нь эрдэм шинжилгээний хил найруулга, эрдэм шинжилгээний эхийн хэв маяг гэдэг хоёрыг үзье. За, эрдэм шинжилгээний хил найруулга нь эрдэм шинжилгээний их, эрдэм шинжилгээний хялбаршуулсан их гэж хоёр хуваагддаг. За, эрдэм шинжилгээний эхийн хэв маяг бол тоочмж ба мөн тайлбарламж эргэцүүлэн шинжтэй байдаг байна. За, эрдэм шинжилгээний найруулгын хил найруулгын онцлог. За, үгийн сангийн онцлогийг багш нь за энд 6 үгийн сангийн онцлог байна. Манайхан сайн танилцаарай. За, жишээ нь шинжилгээ ухааны зохиолд хэрэглэгдэх үгс бусад төрөлд багтдаг үгийн тоогоор харьцангуй цөөн бас мэргэжлийн үг хэллэг нэр томьёо түгээмэл байдаг гэж сая ярьсан тийм. За, мөн үгийн хэрэглэгдэх давтамж бол их байна. Гадаад үгийг мөн их хэрэглэнэ. Монгол хэлний дидактик, конструктив гэх мэтчлэн. За, аялга үг, хоёрдмол салаа утгатай үгийг бол хэрэглэдэггүй. Хийсвэр утгатай үг болон тоо баримт бол нэлээд хэрэглэдэг байна. За, хил зүйн онцлог бол дараах шинжтэй байна. За, манайхан сайн бичиж тэмдэглэж аваарай. Эрдэм шинжилгээний зохиолын найруулгад нэр үг, тэмдэг нэр, үйл үг бол их хэрэглэдэг. Шинжилгээ ухааны зохиолд үйл үгийг голдуу одоо цагийн хэлбэрээр нэгдүгээр биеийн төлөөний үгийг олон тоогоор бичиж бас хэвссэн байдаг. Жишээлбэл бид энэ жишээ баримтад эргэлзэж байна. Ийм өвчин хүний хооллох дуршлыг бууруулдаг байна гэх мэтчлэн хил зүйн онцлогуудыг багш нь дурдсан байна. За, анхаарлаа хандуулсан сонссон та бүхэндээ баярлалаа. За, ажлын утсаа ажиллаарай.